Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулгаас сонсож байгаа эрхэмтэнд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамбалтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болжээ. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлаа. За манай нэвтрүүлэгтээ таныг сонсож байна гэсэн үрэйтаагаар интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн Silk Feminine Wash буюу эмэгтэйчүүдийн шингэн савн Silk хамтран ажиллана. За өнөөдөр бол амьтан ургамлын ертөнцийн болон танд хүрдэг. За ингээд бид ер нь бол өмнөх дугаараар ч гэсэн амьтдын ертөнцийн сонин хачин загснууд, за ингээд сонин хачин шавж хорхоонууд ярьж исэн бол за өнөөдөр болохоор за примат гэж хэлдэг те. Ингээд ер нь бол амар бич одоо гэдэг сармагчин бич хоёр бол арай өөр те. Тэгэхээр бичнүүдийн талаар ярина. Сүүлдээ сүлгүүгээр ялгаа те. Ер нь бол тэгээд байгаа те. Тэгээ сүүлдээ нь болохоор сармагчин, сүүлгүүг нь болохоор бич гэж байгаа. За тэгэхээр сонин айгүй за заримдаа бүр аймаар ч юм шиг хачаа үзлийн муухай бичнүүдийн талаар танилцуулна. За бас ганц нэг сармагчингууд байлээ. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр шууд нэвтрүүлэг рүүгээ оръё. Үзэх юм ихтэй дугаар учраас лайваар ороод ирээрээ. За нэгдүгээр их танилцуулах амтан бол тарсер гэдэг ийм амтан байна. За энэ амтны зургийг нь харсан чи яг ингэдэг ийм бүлтрэгч байгаа юм шиг нүдтэй үзэмжгүй муухай амтан байлээ. Гэтэ хамгийн сонин нь зарим хүмүүс энийг өхөөрдөм хөөрхөн гэж нэрлэдэг. Амар сонин надад үнэхээр үзэмжгүй санагдсан. Тэгээд ингээд яг энэ бичний зургийг харангуйтаа нөгөө дарамны хүмүүс ингээ буруутгадаг ус ингээ дааш тэ хүн бичнээс үүсэн гэдэг ингээ сармагчангаас үүсэн ингээ харахаар энэ муухай амнаас үүсээгүй гэдэг ингээ буруутгаад эснийг ойлгож байсад бараг тэр хүмүүс эзүүрчсэн юм шиг санагдаад. Энэ үү? Нэр нэг тийм амар бол биш ээ. Амар биш. Гэхдээ үзэмжгүй байгааз. Би бол тэгэж бодсон. Ер нь ингээд нэг аливаа амтны нүд ингээ хитрхи том байхаараа надаа айгу муухай санагдаад идэм билий. Тэгээ нэг тийм чөтгөрийн чим шиг, шулмын чим шиг муухай нүдтэй санагдаж. Нэрээ томчтой юм байна тий. Мэлтээс юм яста. За энэ лайв гол харагдаж байгаа энэ амтныг бол тарсер гэдэг. Зүүн өмнөд Азийн халуун орны ойд. За тухайлах юм бол Филиппин, Борнео, Суматра, Ява, Сулавеси гэдэг ийм арлуудын ойролцоо амьдардаг тархсан ийм амт юм байна. Тэгээд онцлогын юу юм гэхээр дэлхийн хамгийн жижигхэн бичнүүд. Хамгийн жижиг. За шүний амьдралтай гэж байгаа. Тийм учраас нүдний юм ухаа том бидэг бах. Тэр нэг шүн болохоор харах гэсээр угаад л тэгээд бүлтээсээр байгаа тийм том нүдтэй. Яг нэг улаан малгай дээр тэгдэг шүү дээ. Таны ч ихээ том болчих чамайг сонсохоор. Тэр шиг шүн амьдрдаг учраас харах гэсээр угаа том болцсон. Тийм харахад маш сайн амьдрдаг гэж. Тэгээ ихэвчлэн ганцаараа амьдрдаг хаяа нэг жижиг бүлэг үүсгэж сүргэлдэг гинэ. Тэгээ амьдрах орчны тухайд бол голдуу намгархаг ойр ширэнгийн ойд тааралддаг. Тэгээ өндөр модонд авираад өчр дамжиж үсрэхт тохирсон ийм биеийн бүтцтэй гэж шүү. Тэгээ модон дээр өсөрч дүүлж дамжиж явахдаа ихэвчлэн арын хоёр хөлөө ашиглаж дүүлдэг юм байна л да. Ингээд өндөр давчмжтай дуу аваа гаргаж хоорондоо харилцдаг ийм хачин амтан байна. За энэ тарсер гэдэг энэ бич болохоор шүний амьдралтай учраас нэрээ ингээ сайн харахын тулд биеийн хэмжээтэй харьцуулбал нүд бол арай дэндүү том. Тарсерийн нүдний хэмжээ ингээд дуграг нүдний хэмжээ тархитайгаа бараг тэнцүү шахуу. Ямар амар ийм том нүдтэй юм байна. Тэгээ том нүдтэй, урт сарвуутай, урт сүйлтэй болохоор ийм нэг ийм өвөрмөцдүүд өрхтэй. Тэгээ яг бие урт нэг 9-өөс 12 см нэг ийм нэг сөөм. Тэгсэн хүмүүс ийм том нүдтэй гэхээр муухай биеийнх нь одоо хитэрч нүд эзэлдэг. Тэгээ сүүлнийх нь урт болохоор 20-26. Өөрийнхөө биеэс 2 дахин урт сүйлтэй. Өөрөө болохоор 9-өөс 12 см бие урттай бол сүүл нь 20-26 санж төөгаар авах ийм амтам хэрнээ урт сүйлтэй юм байна. Тэгээд 100-аас нэг 140 г жинтэй жижигхэн. Жоох юм. Тий, одоо ингэж чинь гар утас дунджаар 180 г байдаг гинэ. За. Гар утаснаас хөнгөн гэсэн. Тэгээ гар утаснаас хөнгөн ийм жижиг амт юм байна. Тэгсэн хэрнээ хөнгөн жингээ ашиглаад ер нь бол маш хол өсөр. Түрүүний чийсэн хойд хоёр хөл дээр жийж өсөрдөг гэдэг байна шүү. Тий. Тэгээ ер нь нэг ийм алагдаа хашиг юм шиг тий. Ингээд хойд хоёр хөл дээр ингээд сип гэд өсөрдөг. Тэгэж өсөрэхдээ 5 м хол өсөрдөг. Биеийн бараг нисчдэг шахуу. Хол үсрдэг. Тий, чи өөрөө нэг ийм 10 см-та нэг ийм сөөм амтан байжиж 5 м ингээд хойд хоёр хөл дээр жигээд модон дээр түлхэлт аваад жигээд ингээ өсрөхөд 5 м хол өсөрдөг. Тэгсэн хэрнээ жижигнээ мэдхгүй мах ид штэ. Зөө. Тий, ийм ах чин. Шавж, хорхой, жижиг мөлхөгчд шувууны дэгдээхэ барьж иддэг. Яана энэ шавж идэж байгаа зураг нь ямар сэжиг юм бэ? Тий. Ер нь аливаа амтны энэ нүднүүд чи ингээд биеийнхаа зүсний өнгнөөс арай жоох өөр идэв штэ тий. Энэ биеийн зүсний хонготой адилхан нүдтэй юм штэ. Тий, үнэхээр эвгүл. Тэгэхээр муу харагдаад байгаа юм бах та. Тий. Тэгээд ер нь бол
жижигхэн битэй учраас үнэхээр шалмгаа хөдөлгөөнтэй зүгээр ингээд яг тэр ан хийж ингэж шавж хорхоо барьж идэхтэй бол зүгээр амар хурд өсөрдөг. Тий тэгээд ингээд шавжнаас хурдан өсөрж ээж л одоо шавж чинь дорхнол алга болчих штэ. Тэгэхэд шавжнаас хурдан өсөрж ээж ерөөсөөс галс цахилгаан цахилгаан шиг л хурдан өсөрч шавжаа барьж авч иддэг ийм амьтын юм байна. Энэ хүний гартаа яг хэмжээг нь харьцуулсан юм шүү дээ. Айгүй жоох юм байна. 5 м өсөрдөг гэхэд итгэмээргүй л. Сонин. За тэгэхээр энэ тарсерууд байгаль дээр 12-оос 15 жил насалтын гинэ. Тэгээ нүд нь хитрхи том учраас нүдийгэ хөдлөх юм харааны булчин гэж юусоо байхгүй. Аль нэг тийшээ харъя гэдэг юм бол нүд нь юусоо хөдөлдөггүй гинэ. Толгоогоо бүхэлд нь ингэж эргүүлжиж хардаг. Гэхдээ хамгийн сонио ийм том нүдий чи ингэж хөдлөх чадахгүй. Угаасаа хөдлөх юм бол юу ч болох юм аимшигтэй юм болох. Гэхдээ яг яаж эргэн тойрны хардыг гэсэн чи толгоонд 180 градус хэрэгдэх гинэ. За. Одоо хүний толгой ч 180 градус ирэхгүй шүү дээ. Тэ өөрөөр хэлэх юм бол нөгөө урагшаа хар сууж агаад толгой нь арагшаа артлынхаа зүйлийг харж чадна гэж байхгүй шүү дээ. Тийм тэгвэл энэ дарсаарууд шууд ихц хойтгоо харах чадвартай байд юм байна. Тэгээ ийм чадвартай амьтан бас цөөхөн байдаг шүү дээ. Одоо жишээлбэл би бол шар шууг ийм чадвартай гэж бодсон чинь дарсаарууд ийм чадвартай юм байна. Эмэгчнүүд гэсэн үг шүү дээ, тий. За тэгвэл эмэгчин тарсаар үржилд ороод 6 сар орчим хээлтэйгээ явж агаад тэгээ нэг л цулцаг гаргадаг. Ерөөсөө ихрэлдэггүй гинэ. Зулхан төрөнгүүтээ хөдлөөд яваад ээж чаддаг юм хөдөлгөөн их чадвартай өснөөс нь ч гэсэндээ хурдан ургаж хөдөлчихд юм байна. За тэгвэл ийм жижигхэн амьтныг за минийхаар бол өрмөц гэдэг байгаа. За зарим нэг хүмүүс бол хөөхөн гэдэг байгаа. Аюу сонио. За хөөхөн гэж үздэг хүмүүс нь энэ амьтныг гэрийн тижээмэл болох гэж үзсэн тохиолдол байдаг гинэ. Тэгээ барьж аваад гэртээ тижээх гэдэг чинь тий. Ингэж оролдох үед маш амархан стресст орчдөг гэж. Ерөөсөө л стресстэй байдаг. Тэгээд стресс тэгэхээр яад ингэсэн чинь маш хурдан өгчдөг гинэ. За илүү. Тэгэхээр ерөөхдөө нөгөө эрхчлөөг аягүй хэрхмэлдэг амт гэж хэлж болж байна л доо. За тэгсэн одоо ингээд нөгөө уг нь бол тижээчмээр байдаг, хөрх харагдаад байдаг. Тийм учраас хулгайн анч тарсерыг маш их барьдیں۔ Гинэ. Тэгээд тэднэрт чинь бол одоо нөгөө стресстэд өвчнөг үе хамаагүй зүгээр мөнгө л аягүй чухал шүү дээ тий. Тэгэхээр шууд ингээд барьж авангуудаа зарчдаг. Харин энэ тарсер нөгөө заргацсан тарсер шинэ эзнийхээ гар дээр очиод нэг удахгүй өгчдөг гэж. Сони. За дараагийн амтан болохоор лемур. За энэ лемурыг ярихаас өмнө хоёул хамтрал гэж байгаа юм дэл хөргөж ий. Тэхүү. Тэгээд тэгээ. Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болсон байна. Радио нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож ийн гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаж байна. За интернет имлэг хавдраар өвдсөн хавдраар онцлогдсон өвдсөн хүн за хавдраар өвдсөн хүмүүсийн ар гэр бүлдэнд зориулаад мэдээлэл зөвлөгөө өгөх за сонирхсон асуултанд нь хариулах 5 удаагийн ийм үн төлбөргүй нээлттэй өдрөлгийг зохион байгуулах гэж байгаа. За энэ өдрөлөг бол ерөөсөө 2-7 хоног тутамд Баасан гарагт интернет имлэг дээр 15 цагаас болох юм байлаа. Энэ нийгмийн сайн сайхны төлөө шилжиж болохоор юм билээ. Яагаад гэвэл гэр бүлийн гишүүдээс нэг нь хавдраар өвдөжөнгүүд дагаад тэр гэр бүл өөр амьсгал аягүй сонирн болчт юм байна. Тэг нь мэдээж тий санхүүгийн хувьд ч хэцүү болно. Тэгэл тэр хүнийг асарч халамжлахаас ахуулаад нөгөө хүн чинь хавдартай хүн чинь өөрөө сэтгэл санааны хувьд хэцүү болно гэл ингээд. Тэр хүний сэтгэл санааг нь өргөх тэгээ дээрэс нь тэр хүнтэй яг яаж харилцах вэ гэдэг чинь шаал өөр мэрэгжлийн эмчнэрийн өгдөг зөвлөгөө юм билээ л дээ. Тэгэхээр энэ өдөрлөг дээр энэ зөвлөгөөний талаар бас мэдээлэл өгнө гэсэн үг. За тэгвэл хамгийн ойрын хугацаанд болох өдөрлөг нь элэг, цөс, нойр булчирхайн хор тавдрын оншилгоо эмчилгээ хяналт гэсэн сэдвээр 2025 оны 4-р сарын 11-ний Баасан гарагийн 15 цагт болох юм байна. За энэний дараа хөх умаа хүзүү өндгөвчний хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэсэн сэдвээр 4 сарын 25-ны Баасан гарагт 15 цагт болно. За 4-р өдөрлөг бол уушиг голтын хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэсэн чиглэлээр 5 сарын 9-ний Баасан гарагт 15 цагт. За харин 5 дахь өдөрлөг буюу хамгийн сүүлийн өдөрлөг бусад төрлийн хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэсэн сэдвээр 5 сарын 23-ны Баасан гарагт юм байна. За тэгээд юу яах юм байна? Хавдрын онцлогоо эмчилгээ хяналтын тухай мэдээлэл солилцох энэ өдрөлг нь үн төлбөргүй болно. Тий. За тэгээд мэдээж ирэх Баасан гараг буюу 4-р сарын 11-ний Баасан гарагт 15 цагаас болно. Энэ өдрөлг дээр та ингээ нөгөө магтгүй эмчнэрээс мэдээлэл авч болно. За дээрэс нь ар гэрийнхэн нэрээ зөвлөгөө үйлчлэг авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 1111 гэдэг утсаар интернетийн утсаар лавлж болно. 77 техник 1111. За Facebook-ос интернет хоспитал Монголыг яах юм бол аль биесны хуудас гараад ирнэ. Эсвэл интернет цэг имэн гэсэн аль биесны веб хуудсанд нь хандаж болно. Манай нэвтрүүлэгтээ таныг сонсож ийн гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид нар өнөөдөр ер нь бол приматууд гэдэг бүх төрлийн сонин мич
За сармагчин ч гэсэн зарим нь орно тий. За ийм амьтдын талаар ярьж байна. Илүү итгээд сонин амьтдын тухай. За хоёрт нь бол лемур бич орно. За лемур бич бол хамгийн эрт үүссэн бичний төрөл гэж үздэг байгаль дээр. За тэгээд зэрлэг байгаль дээр зөвхөн Мадагаскар арал дээр л байдаг юм байна. Одоо Мадагаскар хөлөг нандр гардаг штеп. Тий. Нөгөө ингээд толгойдоо нэг ийм өвснүүд угуулчаа бүжиглээд байдаг. За амьтны үрэлэн судалгааны лабораториудыг тооцвол ерөөсөө дэлхий дээр хаач өөр лемур байхгүй зөвхөн Мадагаскарт байна. Тий тэгэхээр Мадагаскарын ширэнгэн ойд маш олон төрлийн лемурүүд байна. За лемурүүд бол олон төрөл. Гэхдээ ерөнхийд нь 3 хуваачна. За ургамал идэж лемур, цэцэг навч, модны шүүс ингээд жимсгэнээр хооллдог ургамал идэж лемур. За махан идэж лемур, шавж жижиг сээр нуруутай агнж идэг махан идэж лемур, хосломол идэж буюу ингээд ургамалж идэж чинь, ургамал жимс ногооч идэж чинь, махч идэж чинь. Ийм лемурнууд идэнэ. Идчихээрээ ингээд 3 ангилна. Тэгээд ер нь бол лемурууд саарл, бор, улаавтар, улбар шар, цагаан хар гэдэг ингээд олон төрлийн өнгө зүстэй. За зарим нь бол хээтэй бүр гоёмсог өнгөтэй ч байдаг. Тэгээд том нүдтэй, харанхууд маш сайн харах чадвартай ийм амьтан байд юм байна. Бас шүний идэвхтэй юм бах та. Ер нь тийм л юм шиг байна. Энэ лемурнуудыг улаан лемур байдаг гэж төсөөлсөн чинь бас санаанд орохгүй нэрсээ харж байгаагүй юм шиг шүү дээ. Тийм. Лемур гэхдээ ер нь бол хүмүүс хаа очиж юм нилээ зураг мөрөг кинондор ч ашиглагддаг байна. Тийм гайгүй мэддэг. Гэхдээ энэ лемурчин дотроо бас зөндөө олон төрлийн лемур байгаа да зүйлийн тий. Тийм бах. За тэгсэн хэмжээний үед ямар үдин гэсэн чинь хулгайн шиг жижигхэн хэмжээтэйгээс дээшээгээ нохой чинээ тийм том хэмжээтэй хүртэл байдаг гинэ. Ийм том нохой хэмжээтэй лемур гэхээр бас л том юм биш үү? Тийм том. Хамгийн жижигхэн лемурын гэсэн чинь хулган лемур буюу маус лемур гэж нэрлэдэг гэж байна. За. Тэгвэл энэ амьтны биеийн жин нь 12 см. Жоохон. За, тийм байна. Сүүл нь 15 см. Ааха. Юунасаа биенээсээ урт сүлтэй гэсэн үг юм байна бас. Тийм байна. Гарын алган дээр л багтахаар нэг юм жижигхэн. Тийм байна, тийм байна. Жин гэсэн 30-аас 50 г жинтэй гинэ. Ааха. Чаа бас өдийгийнхэн жоох юм. Ааха. Түрүү нөгөө маус лемур гэсэн чинь хулган лемур гэд. Энэ болохоор бас л ингээд дэлхийн хамгийн жижиг бичэд тооцогддог юм байна л да. Ерөөсөө юм хулган шиг битийг ойлгочих болж байгаа. Ааха. Ийм жижигхэн мөртлөө маш сайн ой санамжтай. Ухаан энтер гэж бол ярих юм байхгүй л ийм амт юм байна л да. Яг уу бичгээ ботхоор ухаантай хас явт те. Ааха. За лемур гэдэг үг хаанаас гаралтай юм бэ гэсэн чинь айгуу сонин. Сүнс, буг, чөтгөр гэсэн утгатай юм биш. Оо, тийм үү? Амар сонин лемур. За. Мадагаскар арал дээр ингээ хүмүүс очиж л дээ. Одоо хамгийн анхны байгаль судлаач гэсэн үг. Тэгсэн лемуруудыг ингээд маш том нүдтэй, тэгээ шүний идэвхтэй, шүн маш сайн хардаг. Энэ шинжтэнд нь үндэслээд сүнс, буг, чөтгөрийг нэрлэлсэн гэж. Тийм байна. Бас мохоо хэлмэгдсэн юм шиг. За, тэгсэн лемурыг одоо юу гэдэг ингээд айгаад лемур гэж нэрлсэн шалтгаан бол ай лемур. Одоо айлгсан тэр хүмүүсийг айлгсан лемур нь болохоор ай гэдэг лемур юм байна. За энэ бол ер нь нэлээд тийм амар төрхтэй лемур. Хамгийн үзлийн лемур. Анх ингээд нөгөө амьтан судлаач нар авчиад Мадагаскарт очиод хамгийн анхны таарсан лемур тэр ай гэдэг лемур юм байна. Тэгээд лемур чинь чөтгөр шиг амар муухай шүн ингээд те ингээд гэрэлцсэн нүдтэй чөтгөр сүнс шиг юм байна. Тэгээ авчиад лемур гэд нэрлэлсэн. Өөр зөндөө олон төрөл байгаа гэдэг. Тий, тэгэхээр бид нар бол айхаар гэдэг бол ер нь Европ зүгийнхэн бол ай гэдэг юм байл та. Тэгээд ай лемур нь бол нэлээд амар. Йоо энэ лайон голтойгоо зургийг харч л да энэ бүр үнэхээр амар хацтай. За энэ амар лемурыг хараад ай гэж айж хагаад ингээд ийм нэр өгцөн. Тий. Тэгээд чийдэнгийн шил шиг ийм хэлбэртэй шав шар нүдтэй тэр нүд нь шүн гэрэлтдэг. За сэгсгэр хар устэй шүн харуул нэрээ бүр айж зочмоор. Тэгээд өтгөн сагсгар сүултэй тэгсэн ирнэ амар хурц соёотой. За тэр соёо нь ингээд байнга ургаж идэг. Тэгээ ургадаг учраас мэрэгч амьтантай ч төстэй юм шиг. За үүнээсээ болоод ингээд хоёр соёо нь ингээд тэгш биш урт богино ургадаг. За ижилхэн биш зарим махир тахир ийм хачин соёо харагддаг. Тэгээ ер нь бол ингээд нэг юм муухай одоо гоё ижилхэн нэг юм ижилхэн хэлбэртэй ургадаг соёотой биш ингээд дахиж махийсэн урт богино ургадаг ийм соёоноос нь тэгээ тэр нэг муухай чийдэн шиг шар нүднээс нь тэгээ дээрэс нь муухай нэг сэгсийсэн үс мүснээс нь болоод ай лемур гэдэг муухай юм билий. Тэгээ шүн ийм амттай чинь таарангууд тэгээд айдий богоо. Лемур гэж нэрлэхгүй ч яах вэ? Тэгээд ай буюу аймар лемур гэдэг ингээд нэрлэлсэн. Ийм амтын юм байна. За тэгсэн энэ чи хажуугаар нь бас шүний амьдралтай гэж. Тэгсэн энэ чинь ийм хамгийн бас нэг гачин юм. Энэ нөхөр ингэдэг гинэ. Тэр нэг ийм урт соёогоор ингээд нэг мод цоолж жагаад
тэгээд мэрэгч одоогүй нэг шавж ухаж иддэм байл модноос. Тэгсэн тэр нэг юм модоо цоолчоод тэгээд юу яадаг хуруугаараа ингэж тэр нэг модноохоо нухсан нөхрүүгээ хуруугаа хийгээд тэгээд тэр шавжаа гаргаж ирж иддэг юм байна. Тэгсэн байгаль дээр тийм цохилгоотой учраас дунд хуруу амар урт. Мухаа ингэхгүй юу? Тий, дунд хуруу нь бүр арай тийм дуурт. Тэгээд энэ дунд тий ингээд тэр дунд хуруугаараа ингээд модоо тогшоод тэгээ мод тогшингууд цааталт ингээд шавж байгаа нь мэдддэг юм байна. Тэгэнгუут нь юугаараа тэр соёогоороо модоо ингэж задлж хаяад юм ингэж ухчаад тэгээд тэр дунд хуруугаараа тэр шавжаа гаргаж олж иддэг. Тэгэнгუут тий тэр дунд хуруу нь бол амар муухай урт хуруутай гэх. Энэ лаян голдор гарч байгаа зургийг харахаар зүгээр ингээд нэг юм аим шигэн кино санаанд ороод байгаа байхгүй юу? Тэг бүгчний эзэн дээр гардаг нэг юм муухай амьд шиг. Гэндалф. Гэндалф нь юу? Гэндалф чи нөгөө нэг хөвшин цагаан юутэй тий? Харин хим гэдэг үлээ. Шиддэг. Дуканаас өөрөө ямар үлбийсэн царайтай юм бэ л гэж энэ харин энэстэй үнэхээр үлбийсэн гэдэг үг бүгчнээс тэр мөө хогийн муухай юм чи хин гэдэг үлээ дээ. Добби бишээ Добби чинь Harry Potter-тэй хин гэдэг үлээ мартчихлаа. За энэнийхээ ажгаар шүний амьдралтай гэж байгаа шүү дээ. За харанхууд ингээ чив чимээгүй гитэж явж чаддгийн гинэ. За ер нь харанхууд гэлтгүү яг ингээ явж байхдаа бол өдөрч гисэндээ ямар ч шимээ гарахгүй маш хурдан хөдөлдөг гэж байгаа. За жишээ нь ингээ хүн нүдээ цавчих хооронд. За эсвэл ингээ хальт хажуу тийш харж ингээ буцаа хардаг штэ тий. Энэ хооронд л ерөөсө хүний дэргэд ирсэн байж идэг гинэ. Тэгэхээр нэг юм заваан шар нүдтэй тэгээ шүн бол тэндээс нь ингээ гэрэл гардаг юм хажууд ирч гэрч хүмүүс бол айж сочх нь авахгүй. Үсэн нэг юм уу сексис үстэй ядж хахад. Өрвийсэн ба. А тий эсмиг бол гэж хин. Эсмиг бол тий. Хэрсөөгч сураа тий. Эсмиг бол нэрээ нэг юм эсмиг бол орхол юм байгаль тий нэг хэдийн юм өрвийсэн муухай үстэй. Эсмиг бол. За тэгэнгүүт ядчихт нь нэг урт хар нарийнхан хурууга хөдлөхт нь ингээ хүмүүс бүр ингээд нуруугаар нь хүүт даадаг гинэ. Яг ингээ хажууд нь ингээд нэг чимээгүй ирсэн. Тэгээ ингээд нэг юм муухай хурууга хөдлөхөөр. Тэгээ нутгийн хүмүүс хэрвээ энэ замд явж байгаад аа хин нэг нөр ингээ хуруугаараа зааш тий. Тэгэх юм бол тэр хүн удахгүй өхнө гэдэг юм одоо юу муу ёрын амтан гэж үздэг мухар сүсэг байдаг гэж. Тийм учраас хаа тараалцсан газраа хуруугаараа заахаас өмнө энэ аа гэдэг лимурыг алдаг. Бас ямар мухай тий. Гэтэ энэ угаасаа л жоох үзлий юм байна тий. Чаавс энэ муу царайнаасаа болд юм байна л да. Тийм л юм байна. Тий. Гэтэ амьд үлдэхийн төлөө тэгэл чаавас шүн хараал ингээл нэг бодлын гүтгэгдсэн л юм шиг байна. Тий, уул нараа энэ аяа чи ингээл аяа тэр савар соёо нь бол нэг юм сарсан баг хотод өстэй. Тэгтээ энэ муу аяа чи хүнд уул ямар ч гим хоргүй. Чаавас мөрөөрөө л ингээл өөрөө хоол олж идгээл явж байгаа юм тий штэ. Тэгэд юу яадаг юм бэ? Сүүлд нь одоо бол ингээ харьцангуйг болсон. Мадагаскарын ширэнгчин бол уул нь бол энэ аяа гэдэг байгаа лемурийн өөрийнх нь гэр. За. Тэгэн гут зүгээр бид нар өөрийнх нь амьдэрдэг гэрт нь очичоод тэгээ очингуудаа тий чи юм уу царай мота муухай юм байна. Тэгээд санаандгүй ингээд өөрлөө заачвал чи намайг ингээд үхүүлэх гэж нэгээд ингээд алах гад байдаг. Айл ингэрт ороод эзнийг чи яасан царай мота юм бэ гэж алчиж байгаатай ялгаад тий. Харин тийм юм байна. Тэгвэл ер нь бол энэ аяа болохоор маш ухаалаг ийм өвөрмөц амтан яг уу модны гол ухдаг ийм дунд хуруунд нэлээд урт юм байна. Ер нь бол нэрээ зайлуул нэг юм нэрээ тэр бөгчний эзэн эсмиг ол шиг муухай дунд ярдайсаг ийм урт дунд хуруутай тэгээ соёотой соёо нь дахир махир ургацсан сексисэн муухай үстэй тэгээ шүн тааралт гараа нэг ийм шар нүдтэй. Гэтэ айцнаасаа болол юу их юм да тий ийм муухай мухарс өвчтөл байх гэж нэрээ. Тий. За дараагийн танилцуулах хамтан бол ката лемур гэдэг. За лемурчин дотроо маш олон төрөл байгаа шүү дээ тийм ээ. Энэс ката лемур гэдгийг танилцуулнаа. За энэ амтан сүүл нь хар цагаан алгалсан судалтай. Түрүүн лемур танилцуулахдаа тэр чигээр нэг иймэрхүү судалтай байсан шүү дээ. Тэгвэл одоо энэ лемур болохоор их биеийн ямар ч судал байхгүй ганцхан сүүл нь л ийм судалтай. Тэрүүгээрээ ката лемур гэдэг. Эсвэл зарим тохиолдолд саграх сүлтэй лемур гэж нэрлэдэг гинэ. Тэгээ хүмүүс лемурыг энэ сүүлээр нь хооронд нь аягүй сайн ялгаж мэддэм байна л да. Тэгээд энэ ката лемур болохоор хамгийн алдартай Мадагаскарын сүлд болсон юм амт юм байна. Тэгээд ингээд тоолоод үзсэн шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө л яг 13 судалтай байдаг гэж. Одоо тэр сүлийг нь хараад ингээд тоолохоор яг 13. 100 дандаа. Энэ айгуу түгээмэл гардаг шүү дээ тий. Энэ ката лемур юм байна тий. Яг үнэн ката лемур. Тэгээ нөгөө сүл мүлдэн учраас угаасаа энэ тентхийн хөглөг нондорч гэсэндээ маш их гардаг юм байна л да. Тийм байна. Тэгээ энэ амтны эрд зүрсэнцөөч гэсэн энэ ката лемур айгуу гарч идэг шүү. Тэгээд модон дээр биш газар явдаг гэдгээрээ бусад лемуруудаас онцлог давуу талтай. Нөгөөдөл модон дээр ингээд дүүлээ явж идэг бол тэгээд бас нэг онцлог нөх юм бол маш нийгэмсэг сүргээр амьдардаг юм байна. За тэгвэл дараагийн лемурийн төрөл сифака лемур гэж байдаг. За энэ төрлийн лемур болохоор 4 хөл дээр явдаггүй, хойд 2 хөл дээр явдаг. Гэхдээ алхаж явдаггүй, үргэлж ингэж үсэрч, дэвхэрч явдаг юм байна л да.
Тэгээд хойд хоёр хөл нь маш хүчрэхэг. Модноос мод руу одоо ингээд нөгөө модон дээр ингээд жигээл хойд хоёр хөл рүү жигээл үсрээд явчихдаг. Тий. За газарт буусан үедээ харин гизээ хажуу тийш нь хазаалгаад ингээд гизээ хазаалгасныхаа эсрэг тал руу хагас хажуу тийшээ үсрэх алхахын хооронд ингээд нэг тийм сонин ихвэрч үсэрж явдаг юм байна. Ямар сони. Тэгээд энэ лимур дотроо бас хэд хэдэн төрөл байдаг гинэ. Хар нүдтэй, ингэр цээжний ийм хар, эсвэл бор өнгөтэй, тэгээд ташиулдан хараалгадаг ийм лимурыг болохоор сифака. Энэ ямар сонин арай өөр төрөл юм бэ? Бараг нэг ийм зүүрлэх юм бол өнгнөөс нь шалтгаалаад панда шиг санагдаад ах. Сүүлдээ панда юм ааш. Хэмтгүй харин тийм нэг ийм. Тэгээд энэ болохоор сифака лимур гинэ. За. Энийг хараа лимур гэж хэлэхэд эвгүүлээ. Тий. Сонин. Тийм юм байна. Тэгээд хойд хоёр хөл нь бүр нилээж урт юм байна. Нэг ч хүчрэхэг юм байна. Тэгээд энэ хоёр хөлөөрөө явдаг. Тэгсээр айгуу хажуу тийшээ өсөрч явдаг юм уу хааш юм бит. Бас заримдаа хөглөөнөн дээр энэ бүжгэлж байгаа юм юу гараад идэг. Тэр чинь энэ төрлийн лимур юм уу тий? Харин тийм л юм шүү дээ. Тий. Тэгээд хар лимур гэж бас байна. Одоо энэ сифака төрөл дотроо. Тэгээд эргэгчин нь хар өнгөтэй, эмэгчин нь улаавтар бор шаргал өнгөтэй. За ер нь бол өөр өнгөтэй байдаггүй. Энэ хар байгаа юм байна. За тэгээ бас нэг юм бор ташуу алдаж хараалгадаг юм байна. Ташуулдаг болохоор энийг бараг бүжигчин лимур гэж нэрлэж байна. Одоо энэ зургийг харах юм бол яг л бүжиг хэлж байгаа харагдаад. Тэгээд аюу сон ингээ хажуу талаараа ингээд яваад идэм ааш идэв. Өрөөлдөж гэсэн үг юм байна тий. Тийм сонин ийм лимур байна. Яг толгойных нь хэсгийг ингээд ойртуулад их биеийн байхгүй харах юм бол слоттой жоохон төстэй юм тий. Слот гэнэ залхуу бавгаа идэж. За тий. Жоохон төстэй. Нүүр хэсэг нь магадгүй юм. Тий. Тэгээ санагдлаа. За тэгсэн одоо Мадагаскар арал дээр 100 орчим төрөл зүйлийн лимурууд байгаа гинэ. 100 орчим төрөл зүйлийн гэдэг чинь бид нар өнөөдөр эндээс хэдхнийг нь ярьлаа шүү дээ тий. Биеийн хэмжээ, өнгө зүс, зан төлөөрөө хоорондоо ялгаатай. За бас ингээд нөгөө лимурууд үнэр ялгаруулад хоорондоо тэр үнрээрээ харилцдаг гинэ. За. Янз бүрийн дуу аваа бас маш их гаргадаг. Хамгийн гол нь айгүй сонин зүйл нь их хэрэг төстэй юм байна. Тийм амьттай юу байна ба тий? Их хэрэг төстэй. За. Би лимурыг их хэрэг төстэй гэж өстой бодсонгүй. Тэгээ сөргөлдөг төрөл зүйлүүдээр бол нөгөө нэг им лимурч сөргөө удирдаад явчт юм байна. За тэгсэн одоо байгаль дээр ховордож байгаа төрөл зүйлийн амьтан гэж лимурыг үздэг. Мадагаскар арлаас өөр хаанч байхгүй ярьсан шүү дээ тий. Тэгсэн чинь хүмүүс сүүлийн 50 жилийн дотор яасан гэхээр Мадагаскарын ширнгийн 80% устгацсан. Тийм учраас одоо хүнээр зүүрлэх юм бол орон гэрийг нь очиод нэг тосгоныг очиод сүд хийчлээл гэсэн үг шүү дээ тийм ээ. Ой модыг нь тайрж ийн, тэндээсээ мод бэлтгэж ийн, намгийг нь хатааж ийн, хатаангуудаа тариалангийн талбай болгож ийн гэдэг ч юм уу тий. Амьдрах очиод сүдлээд байгаа гэж хэлж болно. Тэгээ хажуугаар нь бас ингээд амьдаар нь барьж авангуудаа зарах тохиолдол их байдаг гинэ. За. Ер нь бол нөгөө нэг юм гоё арьс үсийг нь авах гэж агнах тохиолдол их байгаа. Тиймээс лимурыг хамгаалах асуудал ер нь нэлээд өндрөө авцсан юм эрчтэй яригдж байгаа асуудал болж хувирсан юм байна. За дараагийн лимур болохоор одоо бол ингээ лимурнууд дууссан. Одоо болохоор улаан нүрт Уакари сармагчин гэж байгаа. За энэ болохоор маш өвөрмөц юм улаан нүртэй сармагчин. За харахад ер нь жоох аймаар. Өмнөд Америкийн Амазоны ширэнгөд амьдардаг. За ингээд нутгийн уугуул эргээд какаха гэж нэрлэдэг гинэ. За энэ сармагчин болохоор 35-аас 57 см ер нь хагас метр хүрэхгүй 50 орчим сантиметр. За сүүл нь ердөө 15-аас 20 см ганц төө сүултээ ихэнх сарвчингууд биеэсээ урт сүултээ байдаг бол энэ Уакари маш богинохон сүултээ. Ийм амьтын юм байна. Тэгээ нэг юм 2-4 кг жинтэй. За яг уу жижиг юм. Тийм тэгээд нэг юм айгуу сонир халзан толгойтой. Сая зураг харсан чинь надаа юуг санагч инглээр зүгээр арьсны хууларсан юм шиг. Яаж яхад нэг зөвхөн толгой хэсгийнх нь л юу байхгүй юм шүү дээ. Арьсны үсгүй юм шүү дээ. Тэр хэсгийн арьсыг нь хуулаад авсан юм шиг шалцарсан юм шиг. Айгуу улаан болохоор ингээд арьсны хуулаа хийцэн шиг нэг юм улаан маханд гарцсан юм шиг тий. Тийм байна. Тий ийм юм байна. Тэгээд Уакари гэж нэртэй улаан нүрт Уакари. Тэгээд халзан толгойтой нүүрний өнгө нөгөө цусны эргэлттэй холбоотой ингэнэ. За. Нүүрэн дээгүүр нь одоо ингээд нүүрсээр нь битүү ингээ нэг цусны судс ихтэй учраас ийм улаан болж харагддаг. Улаан хацартай хүмүүс их байдаг шиг. Ер нь төстэй. Тийм төстэй юм байна тий. Хүүхдээ тахт амар улаан хацартай байсан шүү дээ. Тэгэхээр үнэхээр лгсан судснууд их болохоор ингээ улааж харагдаад тий. Тэгдэг гэсэн. Харин тийм юм байна. Тэгээ нөгөө нэг хялгсан судас нүүрэндээ маш ихтэй учраас нүүрэнд бүхэлдээ улаан харагдаад байдаг. Нэг ийм сонир. Түлэгдсэн юм шиг сонио харагдаж байна л гэж юм. Ялбайсан ягаан тий харин нэг ийм тэгээд юутай халзан толгойтой тэр чинь бас. Нэрээ харсан үнд жоохон эвгүй сэтгэл төрөлтэй. Тий жоохон эвгүүдүүл юм. Нэг аймарч бол биш юм байна. Жоохон зөв сонин эвгүүл юм. Төрөөний тэр нэг муухай ай ай лимурыг бодох юм бол арай гайгүй байна.
За. Тэгсэн чинь нөгөө нүүр нь улаан өнгөтэй байгаад байгаа штэ. За. Энэ нь тухайн сармагчингийн эрүүл мэнд дархлааны байдлыг илэрхийлдэг гинэ. За. За тэгэнгүүтээ бас нэг айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг нь сүрэг дотор хосоо олоход айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. За. Хичнээн улаан нүртэй байх тусмаа тэр нь маш их эмгэгчин өөртөө татна гэсэн үг. За. Улаан Улаан байх тусмал эмгчийг татагдана. Их татагдана гэсэн. Одоо илүү гоё хүнээр бол илүү царайлаг гэдэг юм уу хүчрэх гэсэн үг шүү дээ. Одоо хүмүүс ч юм бол өнөө цасан цагаан байхаараа хөөрхөн байдэн шүү дээ. Тэгвэл энэ вакарагийн хувьд бол улаан байхаараа илүү хүчтэй. Тийшээгээ маш олон эмгэгчингүүд татагддаг. За. Тэгсэн хэрвээ ингээд энэ вакара ингээд өвдөж штэ тий. Эсвэл ингээд зарим тохиолдолд стресст орчих юм бол нүүр нь цайвар болчдөг гинэ. Яг л их байх эсэргээрэл баг тий. Эсэргээрээ. Бид нар сандрахаараа улаадаг шиг. Тийм байна яг эсэргээрээ. Тэгсэн ингээд хэрвээ цайчих юм бол сүргийнх нь бүр ингээ үнэхээр сул дараа болцсон байна, өвдсөн байна гэдгийг нь анзаараад ерөөсөө тэр одоо сармагчиндээ эвцэлд орох тийм эмгэгчинж олдохгүй, тэр эсрэг хүүснээ татаж чадхаа байлна. Дээрээс нь мошнуудын доогдох болдог гинэ. Өрөвдөлтэй юм шиг агаад сонин. Тэгэхээр өвдснийх нь бэлэг тэмдэглэл гэж ойлгож болох юм байна л да. Тийм байна. Гэхдээ ер нь бол энд чинь ч гэсэн ингээд өвдөн гуутан тэгэл ер нь гадуурхаад байл гэсэн үг шүү дээ тий. Тий гадуурхаад байл. Инстинкт тэр. Тий. Бидраас арай өөр учраас энэ нэг л нотой гэдгийг мэдрээд гэх юм уу тий инстинкт. За сүрэг гэснээс ингэсэн 10-аас 100 хүртэл тоогоор сүргэлж амьдэрт ингэнэ. Бас олуулаа юм байна. 100 ширхэг ийм вакара явж ивэл айх уу? Аашт те. Хоолтын үед жимс, үрс, самбар, навч жижиг шавжаар хоолдог. Тэгэхээр шавжаар хооллонгуудаа хажуугаар нурмлаар хоолдог гэхээр холимог идчихтэй юм байлээ. Тэгээ бас нэг онцлог зүйл нь юу вэ гэсэн чинь асар хүчрхэг соёотой гинэ. За. Тэгээ энэ соёогоороо хатуу хайстай жимсийг, самрыг ингээ бүр тас хацдаг. Зургийг нь би харсан тэгсэн ингээд эндээс нь гараад ирсэн бүр уртаа ийм хоёр хүчрхэг соёо байлээ. Тий. Айгуу сонио. За тэгэнгүүтээ хоол боловсруулах тогтолцоо нь целлюлозыг задлж чаддаг учраас хамгийн хатуу навч мөчрийг нь идэж чаддаг гинэ боловсруулалт гэсэн. Өөрөөр хэлэх юм бол хүн чинь бол целлюлоз задлж чадахгүй шүү дээ. Харин энэ вакарагийн хувьд бол целлюлозыг задлждаг учраас ямар ч юм хатуу навч байсан мөчр байсан асуудал болохгүй тэрийг хоол тижээ шин тижэл болгоод өөртөө ашиглаждаг гэсэн үг. Тэгсэн бас нэг онцлог давуу тал нь гайхалтай хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй амт юм гинэ. Мэдээж. За сармагчин бол ер нь тэг. Маш хурдан өсөрдөг. Тэгээ ус нь маш сайн сэлдэг гэж байна. Энэ айгуу сонио. Амазон мөрөн ч одоо хамгийн урт хамгийн гүн мөрөн шүү дээ тий. Амазонд хүртэл сэлэх чадвартай ийм лаг усан сэлэх. Тэгэд олцонд авах бас дургу түрүү нөгөө ярьсан чинь ингээд стрессдчдэг гээд олцонд авахаараа стрессдчдэг нүүрэн цайгаад ингээд ямар ч үзэмжгүй болчтой. Бариад авахаар тэгээд стресстэй тэгээ нүүрэн цагаараад өгчин. Тий. Тийм учраас амтны хүрээлэнгүүдэд тэр бараг харагдаад идэггүй юм гэж. Тийм байх нь шүү дээ. Бидний мэддэггүй юм шалтгаантай. Би бол юм улаан нүртэй сармагч анх удаа харсан. За 14 цаг 39 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Wash буюу Silk эмэгтэйчүүдийн шингэн савн хамтран ажиллаж байна. За энэ болохоор нянгийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай шингэн савн. За антисептик үйлдэлтэй гэж антисептик гэдэг нь бол ням, бактери, вирус, мөөгөнцөр зэргийн бичил биетнийг устгах үйлчилгээтэй. За бас энэ бичил биетнийг өсөлтийг нь тархалтыг нь зогсоох үйлчилгээг антисептик үйлчилгээ гэж хэлнэ. Ямар тохиолдолд ингэдэг гэхээр ерөөхдөө нөгөө антибиотик эмчилгээтэй холбоотой антибиотик эмчилгээгээр бөмбөгдүүлээд тахаар мөөгөнцөртдөг, мөөгөнц эсрэг юм уухгүй бол тэгээд эмэгтэйчүүдэд ямар шинж тэмдэглэл ирдгүү гэхээр мөөгөнцөртгөөс өтрэнээс нэг юм жоохон цагаан өнгийн юм ялгац гарах гэдэг. За тэгвэл тэр тохиолдолд Silk Feminine Wash гэдэг шингэн савн антисептик үйлдэлтэй буюу энэ нөгөө нэг ням, бактери, вирус, мөөгөнцрийг чинь цааш нь тархаахгүй ингэж устгах үйлчилгээтэй. Гэхдээ ямар ч химийн бодис байхгүй маш гоё зөөлөн бүтцтэй. За охид эмэгтэйчүүд ингээ нөгөө нэг магадгүй сарын тэмдэг ирсэн үедээ яг энүүгээр ингээд угаах юм бол юу яадаг гинэ яг эмзэг арсанд бол яг тохирно тий ингээд арсыг тэр эмзэг арсыг эмзэгшүүлэхгүй бохирдлыг маш сайн цэвэрлэн за тэгээд ингээд хөөсөн ч гэсэн ерөөсөө ингээд нэг тийм сайн хөөсөрдөг ч гэсэн дорхно ерс нэг удаагийн усаар л зайлгаад л хөөс нь угаагдчихна. Тэгээд сэнгэнсэн гоё мэдрэмж өгдөг гэж. Тийм. Тэр зөөлөн бүтцтэй гэдэг шалтгаан нь болохоор энэ нөгөө сул хүчлэлэг шин чанартай нь холбоотой юм билэ. Бид нарыг ингээд нөгөө нэг эмчнэр ингэж хэлдэг байхгүй юу? Ер нь бол ийм жирийн үед хэрэгэлдэг одоо жишээлбэл гар угаадаг савнгаар эмзэг хэрэгт угааж болохгүй гэдэг. Яагаад гэхээр энэ нөгөө нэг хүчирч хүртэй орчны тэнцвэрт байдал гэдэг чинь айгүй чухал. Тэгвэл ийм сул хүчлэлэг буюу pH нь 5.5-аас 6-тай ийм бүтцтэй зүйлээр угаах нь илүү тохиромжтой байх нь шүү дээ.
За энэ Silk Femini Wash гэдэг энэ шингэн саванг болохоор Mary Stops International олон улсын байгууллага оруулж ирдэг. Mary Stops болохоор ер нь бол жирэмстээс хамгаалах маш олон төрлийн юунуудыг бэлгэвчнүүдийг Монголын зах зээлд оруулж ирдэг. За тэгээд бас эмэгтэйчүүдийн эмнэлэг үйлчилгээг үзүүлдэг ийм газар. Гэр бүлийн зөвлөгөө хүртэл өгдөг юм байлээ шүү дээ, тий. Оо тийм үү? Тийм байлээ. Гэр бүлийн зөвлөгөө өгдөг юм байлээ. За тэгэхээр энийг зөвхөн эмэгтэйчүүдийн шингэн саван гэж танилцуулаад байгаа ч гэсэндээ эрэгтэйчүүд ч гэсэндээ хамт хэрэгжилж болно. Тэгэхээр гэртээ нэгийг аваад байсан байхад гэр бүлийн хоёр хүн хоёулаа хэрэгжилнэ гэсэн. Өсвөр насны сарын дүн ирж байгаа охтууд байвал бас хамт хэрэгжилж болно гэсэн. За зарагдахын хувьд бол бүх хэмжээ сангуудаар худалдаалагдж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711 8710 гэсэн дугаараас авна. 7711 8710. Манай нэвтрүүлэгтээ Silk Femini Wash буюу Silk эмэгтэйчүүдийн шингэн саван хамтран ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр амьтны ертөнцөөр аялж байна. Бид өнөөдөр сонирхолтой итгээд ийм хачин, сармагчин мичнүүдийн талаар ярьж байгаа. За тэгээд нөгөө нэг улаан нүртэй амьт ярьж байгаа тий. Улаан нүртэй Wakare баха тий. Wakare гэдэг ийм сармагчин байгаа улаан нүртэй. Тэгсэн ер нь бол ингээд нэг тийм 100 хүртэл сүргэлдэг гэхээр бас л эвгүй юм байна. Тий. Тэгээд Амазоны ширэнгэд байдаг. За нөхдүүд бол ингээд мөчөр барьж идэг гинэ. Мөчөр бариад ингээд сүргэлээд бөөнөр ингээд мөчөр хугалцсан. Тэгжээснэ тэр мөчрүүдээ сэгчгөөр ингээд татас хазаад идчихдэг. Яа бичин гаргийн бослого дээр юм улаан 100 юм ингээд урдаас га хүрээд ирэх юм бол бас амар. Тий эвгүй юм байна. Тэгээд бүгдээрээ ингээд мөчрнүүд хугалаад ингээд гартаа барьцсан. Тий тэгээд тэр нөгөө юуны Амазоны ширэнгөөд амьдардаг нутгийн уугуул индиануудын яриагаар бол энэ Wakare гэх мах нь их амттай гэдэг. Нөхдүүд бол уугуул хүмүүс нь бол энэ Wakare-г алж иддэг л байна л дээ. Тийм байна. Тэгээд арьс нь бас их гоёмсог юм хүрэн шаргал. Тэгээд арьс махнаас нь бол энэ Wakare-г бас агнадаг юм байна. Сүүлийн үед бас жоохон цөөрж байгаа. Тэгээд мэдээж энэ Wakare гэдэг сармагчин өөрөө болохоор олон янз. За нэг төрлийн юм улаан нүртэй Wakare. Тэрнээс биш хар нүртэй, хар толгойтой, тэр чигтэй хар биетэй, эсвэл хар толгой, цээжтэй, улаан бүхстэй гэдэг олон янз байд юм байна. За. Ер нь энэ гоцгойд нь Wakare юм биш үү? Улаан Wakare нэмэ тий. Тийм байна. За тэгвэл дараагийн танилцуулах сармагчин гэх юм бол Колуга гэдэг ийм сармагчин байна. Энэ бас л мохоо үзэшгүй мохоо царайтай юм лээ. Нэг юм нисдэг хэрэмшиг амтан. За. Тэнгүүтээ хүмүүс нөгөө нэг энэ Колугад ингээд ийм нисдэг лемур гэж нэр өгсөн юм байна л да. Тэгтээ ингээд судлаад үзсэн чинь энэ лемуртай ерөөсөө ямар ч хамаарал байгаагүй байсан гинэ. За бүр ингээд лемураас тусдаа бие даасан арьсан далавчтны төрөл зүйл гэж явдаг. Энэ сармагчин мөртлөнгөөсөө одоо бид нар сарсан баг ухааг мэддэг шүү дээ. Ингээд нисгтээ ингээд нэг далавчтай юм шиг яг тийм сонио амтан билээ. 6 нэрээс харсан чинь. Энд жоохон царай муутай нөхөр байна уу? Харин эвгүй байгаа тий. Жоохон эвгүй юм байна. Нэр ингээд нүдэн том болоод ирэхээр л үзэмжгүй болоод байгаа. Тэгээд нүдэн том тэгээд бүлтрэх гэж байгаа юм шиг. Тий. Хин нөхөрч бүр ингээд нисэж байгаа зураг нь шүү дээ. Одоо нөгөө нэрээ сарсан баг байх шиг юм байна. Тий. Толгоон хэсгийнх нь яг ингээд хэдэн хувийг нь бараг 40-50%. За бүр хэтрүүлж хэлдэг бол бараг 60% нүдний эзлээд байгаа зү тий. Жижигхэн толгоон дээр амар том нүдтэй. Муухай. За тэгсэн ерөөхдөө нөгөө дэлхий дээр байдаг бүх лемурууд Мадагаскар дээр байдаг ярьсан шүү дээ тий. Тэгвэл Колуга хоёр төрөл байдаг нь хоёулаа Азад. За тэр дундаа Таиланд, Малайз, Индонез, Филиппинд байдаг гинэ. За том дугуй хэлбэртэй нүдтэй болохоор ингээд лемур биш юм шүү гэж хүмүүс бодоод байдаг. Гэхдээ үгүй. Яг ажилхан шүний идэвхтэй амьдралтай учраас ийм том нүдтэй байгаад байгаа шалтгаан юм билий. Гэрэлт мэдрэмтгий гэрэлт дургүй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм байна. Ингээд Колуга 35-аас 40 см урт биетэй юм байна. Тэгээ сүүл нь дахиад 15-аас 27 см урт нэлээд уртцуултыг. Жингийн хувьд бол 1-2 кг хүрдэг. Тэгээд нэг модноос нүгүр үсрэхтэй 100-аас 150 м холзээд халин нисчиж чаддаг гэсэн байна. Сонин. Тэгээд байгалаас саяасан ийм төрөлхийн параглайдер гэж үздэг юм билээ л дээ. Энэ параглайдер гэдэг нь юу гэсэн үг юм гэсэн чинь нэг ийм юу хөдөлгүүр байхгүй ч гэсэн нэг хөдөлгүүгээр нисдэг. Тийм салхины хүчээр ашиглаад нисээд идэг зүйлийг хэлдэг юм билээ шүү дээ. Параглайдинг спорт гэж байна. Тийм билээ. Тэгээд 2 кг жинтэй амтан 150 м-т ингээд илэн хальж нисдэг гэхээр яалтчгүй онцгой ийм амтан. Тэгээд 150 м гэдэг чинь сүүн хичээлт амтны дотроос хамгийн хол одоо нисэж байгаа. Энд яг нисдэг амтан бол биш шүү дээ. Тийм. Тий өөрөө нисдэггүй тийм. Тэгэнгүүт энэ Колуга нисэхдээ дөрвөн мөч болон сүүлээ дийлгээд агаарт ингээс салхийг хөлгөлж нисдэг гэсэн үг. За дөрвөн мөч болон сүүлийг нь холбосон ийм арьсан бүрхүүлтэй. За ингээд тэрүүгээр агаар дээр маш удаан тогтдог. Модноос мод дамжин үсэрнэ гэх юм уу, ниснэ гэх юм уу ингэж явдаг. За ийм тохиолдолд бол ингээд 20-30 м л юу ч биш. Шууд ингээд нисч очиод мотны мөчөр холтсонд хурц сумстай саруугаараа ингээд хатгаад тогтчдөг.
За жилд нэг удаа үржилд ороод зөвхөн нэг л зулцаг гаргадаг. Зулцаг нь ихийгээ хөвлийн орчимд байх тэр арьсан бүрхүүл дотор нь орж зүүгдээд 6 сар орчим амьдэрдэг тэр одоо юу гэдэг нэг юм юу шиг юм байна. Кенгуру шиг тийм байна. Уудтай амьтан шиг. Харин энийг тэгээ гаднаас нь харахаар яг биеийнх нь хэлбэрийн үед бол бас ингээд нөө нисээд байгаа учраас уудтай амьтантай айгуу төстэй харагдаад байгаа. Тийм л юм бэ, сони юм байна. Тийм тэгээ төрснийхэн дараа эхний саруудад бол зулцгийг нь бол харах боломжгүй. Тэр нэг юм уут шиг юм дотроо байгаад байдаг. За тэгээд энэ колог байгаад энэ амьтан гэр нь баг дуурдаггүй гинэ. За. Хоорондоо харилцахдаа биеийнхээ хөдөлгөөнөөр ойлголцдог гэж амьтан судлаач нар үздэг. Барагтаа л бол дуу гаргадаггүй. Сони юм тий. Тий. За 5 дугаар цан маш сонин амьтан танилцуулнаа. Унжуу хамартай сармагчин гэд. Ширмээ ийст байна гэдэг явж идэг өөр юм те. Харахаар л инээд өрөөд идэг бүр ингээд юм марцсан гэж хэлж болмоор тий. Тий чао ширмээ байсагаал интернетд явж идэг юм. Яа нэг хамар нэгээд нэг амар том унжсан те. За энэ бол зөвхөн Борны арал дээр амьдардаг онцгой урт хамартай сармагчин юм байна. За тэгсэн эрэгчний нэмэгчингээс хамаагүй том хамартай байдаг гинэ. Тэгээ сонин гэдэг юм бол ингээд нөгөө чанга дуу аваа гаргана штэ тий. Энэ дуу аваагаараа эмэгчнээ өөртөө татдаг юм байна. Тэгэхээр тэр нөгөө нэг хамарлуу нь ингээд дуу гараад тэр нь энэ хамар том хамар дотор нь сураатаад тэгээд энэ цаашаага гарахаараа хосоо олоход нь тусалдаг эмэгчингээ татах ийм зүн гэж хэлж байна. Хамар нь том байх тусмал дуу чимээ их гараад эмэгчнээ татна гэсэн үг айгүй бол байгаа. Унжгаар байх хэвээр. Тэгсэн байгаль дээр эмэгчин богинохон гүрдгэр хамартай байт юм байна. Энэ хоёрыг хооронд нь ер нь хамраар нь ялахад айгүй амархан байдаг гэж шүү. Тэгээ эрэгчин эмэгчингээс биеэр том ч гэсэндээ жингээр бол 2 дахин хүнд байт юм байна. Унжуу хамартай сармагчин улбар шар хүрэн өнгөтэй тэгээд цээж хөвлийн арай жоохон шаргал цайвар болж ирнэ. Тэгвэл гар хөл нь хар бор өнгөтэй гэдэг гинэ. Тийм тэгсэн одоо ингээд ийм аимшигын том хамраа гадаг штэ тий. Энэ хамар нь нүүрний ихэнх хэсгийг нь эзэлж чинь мэдээж. Тэгээд дээрэс нь царай нь үргэлж ингээд нэг юм гайхаж байгаа юм шиг нэг хачаа харагддаг тий. Тэгсэн чинь энэ эрэгчингийнх нь хамар нь бүр 17 см урт болдог гэж шүү. Явж өгдөг юм байна. Эрэгчин чимээ гаргахаараа ингээд хамрын хөндийг ингээд цууратаад тэгээд тэр дуугаараа эмэгчний татдаг гэдэг. Сонио. И сууцсан байгаа гэнэ. Нэг амар гүзээтэй тий. Яас гүзээтэй нэрээ. Тэгээд энэ унжуу хамар сармагчин жөнгөлд бол биш. Ерөн зүгээр яг намгархаг ялангуяа голын ирэг дагуу амьдардаг. Тэгээд гол ер нь бол гол хоол хичээл их нь бол голын эрг дагуу хөвөөгөр ургадаг энэ модон дунд амьдардаг юм байна. Тэгээд газар дээрч алхан за модон дээрч амьдарна. За нэг 10-аас 30 хүртэл гишүүнтэй ийм сүргэлж амьдардаг. За нэг сүрэгт нэгээс 2 эрэгчин тэгээд эмэгчингүүд тэдний төлийн хамт амьдрна гэжээд. Эрэгчин бол мэдээж сүргээ гадны товтлогоноос хамгаална. За ингэ наа гэтэл хоол хүнс нь бол залуу навч дахиа байт юм байна. За тэгээ бүр ингэ илүү хоол хичээ шаардлагатай үед бол жимс иддэг, цэцэг навч үр иддэг, хаяа бүр шавж иддэг. Тэгээд сармагчингууд дотроос хамгийн сайн сэлдэг төрөл зүйл гэж шүү. Тэгээд гар хөлийн хуруунуудыг гар нөгөө одоо бидний энэ одоо гарын салаанууд дундуура одоо чиний сармагчингийнх бол нэг юм хальстай. За. Одоо тийм тэгэхээр нөгөө усан дотор сайн сэлдэг гэсэн үг. Тий. Тэгээ ер нь тийм том өргөн мөрнийг өстө тоохч үзгээр ингэ сэлээр гар авчдаг. Ийм юм байна. Эрэгчингүүд нэг 20 орчим килограмм жинтэй. За байрнаас үсрэхэд 10 м орчим хол үсэрч чаддаг ийм амтан байна. За сая амар инээдтэй юм юу сонио хамартай танилцуулсан бол дараагийн сармагчин бас л нэг сонио хамартай. Энэ бол шантгар хамартай алтан сармагчин гэдэг нэртэй. За шантгар хамартай гэж байгаа. За саяны хамарч ингээ урагшаа ингээ өмжөөд амар том хамартай байсан шүү дээ. Одоо энэ сармагчныг урдаас нь харах юм бол зүгээр л юм хоёр нөхөл харагдана. Хамрын нөхөл харагдана. Нэрээ. Тэгсэн мөртлөө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бичний нэг гихтд юм байна. Яг тэр хамрыг тооцохгүй бол энэ жихнээс өгнө бол айгүй үзэсгэлэнтэй бич байгаа даа байхгүй. Гэтэ хамрын ялчгүй анхааралтад өвтгөн сахлаг алтан шаргаал үстэй. Тэгсэн мөртлөө ингээд хөгсаарл нүртэй. Яг нүрнийх нь тэрний хэсэг бол юм хөгсаарл өнгөтэй. Тийм бэ. Ямар юмных нь царайлаг сармагчин баа. Энэ Harry Potter дээр гардаг муухай хамартай чи хэн блэ нөгөө нэг. Харин хэн блэ? Муухай хамартай. Волдеморт уу? Тий. Волдеморт ингээд юугаа авсан чи ийм хамартай байдаг. Хамар Волдеморт ингээд бүр хамаргүй байдаг зүгээр нэг юм нүхтэй. Энэ одоо баг урдаас нь харахаар зүгээр л нүхтэй гэж хэлж болохоор байгаас тий. Тэрнтэй адилхан хамартай санагдсан ш надаа. Тий. Хамар гэж угаасаа баг. Хамрын ингээд цохоо чихаа хийсэн ш.
Маш жижигхэн дээшээгээ өргөгдсөн маягийн юм шантгар хэлбэртэй. Тэгээ их зурдаас нь харах юм бол зөвхөн хоёр нөхөл харагдан ойлгочих болно. Манай радио сонсож байгаа хүмүүс. Нуруу болон сүүл нь маш гоёмсог юм алтлаг улбар шар өнгөтэй. Тэгээ хөвлийн хэсгээрээ цайвар шаргал за эсвэл заримдаа бор тохиолдол байдаг гинэ. За. Зулцгнууд наах төрөвтөө бараа өнгөтэй төрдөг ч гэсэндээ нас бий төрөхөөрээ өнгө нь алтлаг болчт юм байна. Гэтэ төрөвтөө ингээ бараа өнгөтэй төрдөг гэхээр сонирм байгааз. Тийм байна. Тэгээд хангалттай том биетэй буюу эргчингүүд нь 60-аас 78 см урт биетэй, сүүл нь бол 50-аас 72 см хүртийн гэж байна. Энэ сармагч ер нь бол юу байдаг гинэ зөвхөн хятадд байд юм биш үү? Хятадын төв болон баруун хэсэгт 2800-аас 4000 м өндөрт ер нь бол өндөр уулын бүсэд амьдардаг ийм сармагч зөвхөн хятадд байдаг. Сони юм тий. Тий, ийм сармагч юм байна. Хамгийн үзэсгэлэнтэй хат яах. Гэхдээ яг хөөхөн гэтээ хамрын нэс тооцвол дайжгүй. Тий. За энэ түрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Таныг сонсож ийн гэсэн уриатаагаар интернет имлэг хамтран ажилласан. За мөн Silk Feminine Wash буюу Silk эмэгтэйчүүдийн шингэн саван хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн онсороо 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа.